Чүнчийн хот бол бүгд найрамдах Хятад ард улсын баруун өмнөд бүсэд байрлах дов толгод уулархаг газар гол мөрөн зонхилдог өвөрмөц тогтоц бүхий газрын гадрахтай хот юм. Өнөөдрийн дугаартаа бид олон сайхан зүйлсээрээ алдартай Чүнчийн хотын зам гүүрийг онцлон танилцуулах гэж байна. За эрхэм мөндөд үзэгчдээ сайн байцгаана уу? Сайн байна уу? Чүнчийн хот нэвтрүүлгийн эхэлж байна. За ингээд өнөөдөр бид нэр энэ нэвтрүүлгээр юуг онцлох юм бэ гэх юм бол гүүрт нийслэл хэмээн алдарсан Чүнчийн хотын зам харилцаа, зам шугамын бүтээн байгуулалттай одоо ингээд танилцахад бэлэн болж байна. За ер нь ингээд Чүнчийн хот бол байна шүү дээ. Маш олон одоо ингээд цолтой гүүрт нийслэл, манант нийслэл тийм аа, мөрөнт нийслэл, халуун тогооны төв яасан гэсэн гэдэг. Тэнд дотор маш та зам гүүр нь бол маш их өндөр хөгжилд хүрсэн. Одоо жишээ нь хэд тийм аа, Чүнчийн хотод 14,000 гаруй гүүр байдаг гэж байгаа юм. Тий. Тэгээд дотор хамгийн мондөг гүүр нь 8 давхар нөгөө дэлхийд алдартай 8 давхар гүүр 48 орц галтай. Тэрвээ чи 48 орц галсан нэгээр нь буруу гараад явах юм бол Чүнчийн хотод нэг өдөр тойроод төөрчдөг гэж байгаа байхгүй юу? Тийм ээ. За бид хоёр бол одоо ингээд хөхмөрөн дээр тавигдсан энэ том гүүрнээ өмнө талаас ингээд нэвтрүүлгээ эхлүүлж байна. Тэгээд 30 сая иргэдийг төгжрөөгүй авч явж байгаа энэ хотын зам гүүр, тэгвэл одоо хөнгөн галт тариг, тэгвэл одоо дүүжин тээвэр гэдэг эдгээр бүх хэрэгслүүдтэй бид нэг ингээд танилцах болно, мөн та бүхэндээ танилцуулах болно. За ингээд та бүхэн манай Чүнчийн хотоор бид хоёртай хамт тавтай аялаарай. Чүнчийн хот нь Яншан, Түнлүэ гэх хоёр том уулын завсарт алдарт хөхмөрөн Жаалинжа мөрний урсгалыг дагаж байрлсан 82.4 км квадрат газарт байрладаг учраас уул усны хот, манант нийслэл гэсэн нэрийг хүртжээ. Газрын гадаргын онцлогоос болж өөр ингэсэн онцлогтой зам гүүрийн сүлжээг бий болгох шаардлага тулгарч олон инженерийн ур ухаанаар их бүтээн байгуулалтыг хийсэн түүхтэй. Одоо Чүнчийн гэдэг бол уулан донд хот тийм ээ. Ингээд ингэж аяллаа анхны гарааг бол 10,000 газрын хөхмөрний дээгүүр одоо ингээд дүүлнэс өнгөрнөө гэж. Энэ бид нар ингээд Чүнчийн хотын ингээд зам шугам гүүртэй ингээд танилцаад явж байл да. Тэгээ энэ таны хэлдгэр нөгөө уулан донд байгаа хот учраас өнгийн хоттой адилхан метро тавихын аргагүй шүү дээ. Ашиглаж болох юу л байна? Тэрээрээ одоо ингээд одоо өнөөдрийн бид нар ярьж байгаа бол нард ирж шүү дээ. Дүүжин тээвэр, капел зам гэж ярьдаг шүү дээ, тий. Энийг одоо бид хоёр бас гарч сууж ер нь хэр одоо сонирхолтой юм байна, үнэн хэр байна, тэрийг одоо та нартай хэлж өгнө. Энэ ингээд автобусын дээгүүр ингээд автобус дүүжлэр явж байгаа юм шиг харагдаж байна. Дүүжин автобус юм уу? Дүүжин автобус гэх ч юм уу тийм. Дүүжин бүхээгддэг ч юм уу тийм. Тэгэхээр энэ дээр бас заавал сууж үзэх хэрэгтэй. Ингээд энэ хөхмөрний дээгүүр нь автобусын суугаад өнгөрнө гэдэг бол бас янзын гоё жолоочгүй автобус гэсэн үг. За ингээд хамтдаа Чүнчийн хотын зам тээвэртэй танилцъя. За хоёулаа гаръя. За. (1986) онд анх шавын тавьж 1987 онд ашиглалтанд оруулсан хөхмөрөн дээрх дүүжин автобус нь Чүнчийн хотын Юйжин дүүрэг болон хөхмөрний өмнөх дүүргийг холбосон 1166 м зайг секундэд 6 метрийн хурдтайгаар туулдаг онцлогтой тээврийн хэрэгсэл юм. Уул усыг дамнан байрлсан Чүнчийн хотод энэхүү дүүжин автобус анх явж эхэлснээр иргэдийн зорчих хөдөлгөөнд ихээхэн нэмэр болоо зогсохгүй ая тухтай орчныг хангаснараа бүхний талархлыг хүлээж байсан гэдэг. За ингээд хөдөлгөндөө хөхмөрөн дээгүүр дүүжин автобустай гарахында. За хөдлөх боллоо хүмүүс
Сайн бараарай. Болгоомжтой байгаарай гэж. За ингээ хөдлөө. За. Хаац. За, жолоочгүй, дугайгүй. Тэгээд моторгүй, Донслохгүй. донслогоо байхгүй, засмал зам байхгүй ийм автобус байна. За ингээд энэ их хөхмөрнийг тийм а дээрээс нь ингээ хараад явах чинь бас нэг янзын мэдрэмж төрж шүү. Тий, энэ ч бас зөвхөн юм зорчигтой биш бас ингээд үзмжийг харж болдог гинэ. Тэгээд биш үү зөвхөн ингэ аялал жуулчлал зориулсан юм уу? Энэ ч одоо ингэ 1100 м гэж шүү дээ. Тэгээд 6 секунд тавьцаа 1 м явд юм уу юу тийм. Нэлээд хурдан явчих юм байна шүү дээ. Тий. Энэ чинь бол юу гэж шүү. Аялал жуулчлалд бас зориулсан тэрнээс гадна хотын иргэдийн зам харилцааных бас нэг чухал хэрэгсэл болцсон. Ягаад гэхээр одоо бид нар чинь бол ингээд аялал жуулчлалын шугамар бол ирэх үед дан чиглэлдээ бол 20 юан. За явж ирэхдээ 30 юан ч юм уу ингэж хэлж байна. Гэхдээ яг хотын иргэд нь одоо иргэний өмнөдгөөр бүртгүүлээд Түнчийн хотын иргэн шүү. Түнчийн хотын иргэн бүртгүүлчих юм бол ажлын өдөр, ажлын цагаар 7-оос 9 хооронд орой 5-аас 7-гийн хооронд явхад 2 юан. Зүгээр автобус юм биш үү? Тий, автобус. Угаасаа л автобус юм биш үү? Тий, тэгээд настай, хүүхэд, төгжлийн мэргэжилтэй иргэдэд бол ямар ч үнэгүй. За, тэр жилийн автобус. Тэгэхээр эн чинь бол уул нь бол ер нь баг автобусны орно нэгэд ашиглаж байсан юм шүү дүүжин. Тий. 87 онд жигнэр ашиглалтанд ороод тэгээд явсаар байж 2006 7 гэхин үед одоо зам харилцааных нь хэрэгцээ жаахан буураад тэгээд аялал жуулчлалын хэрэгцээ нэгсээд аялал жуулчлалын хүмүүс олшраад тэгтэл бас энэ хавийг ингээд заавчгүй туулах шаардлагатай хүмүүсүүд одоо 2 оноо өгөөд явна шүү дээ. Одоо тэгэхээр ингэсэн байна да. 2006 он болонгууд нардын амьдрал сайжраад наагур саагур баахан гүүр тавигдаад ирэнгүүд нэмдэгүр зочдог хүн зөөхөн болоод те. Хавийн машинтай болоод одоо тэгээд үстэй түнчид бас нэг юм байна те. Нөгөө цахилгаан машин авт. Тэр айгүй их байна. Тий. Бензин хэлэхгүй тий. Шүүн гэж яваад байгаа. Дооч гисэн гоё. Энэ чинь ямар ч гэсэн төгжрөө байхгүй. Чи нэг чинь ингээд аяллыг гүрдгүр тавыг бол энэ чинь 4 минут 30 секундын дотор ингээд 1166 метрийг ингээд тоож одоо ингээд бид нэр ирж чинь. Тэр мань айгүй хурдан юм байна. Хөхмөрний дүүжин тээвэр хэмээн алдарсан энэ зорчих хэрэгсэл нь өнөөдөр үндсэн хэрэгцээгээ биелүүлэхээс гадна аялал жуулчлалаар очисон хүмүүсийн зорин очиж сонирхдаг зүйл болоод байна. Үүний зэрэгцээ кино зураг авалт, зураачдын уран бүтээлд дүрслэгдэн үлдэх нь олширч 2020 оны 11-р сард Чүнчийн хотын чиг хандлагыг төлөөлөх нэрийн хуудас болон тэмдэглэгдэжээ. Дүүжин автобусны 3 дахь шинэ дизайныг зохиохдоо хөх мөрөн дээгүүр тавигдсан бусад гүүрнүүдийн өнгийг шингэн шинчилсэн боловч 35 жилийн өмнө ашиглалтанд орж байсан анхны загварыг сэргээсэн нь илүү зөв шийдэл болж аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна. Чүнчийн хотын маш чухал нэг төвөр хэрэгсэл нь бол одоо метро буюу хөнгөн галт хэрэг. Тэгээ энэ бол одоо Чүнчийн хот гэлтгүү одоо яг ирж байна шүү дээ. Хятадын одоо айлч том хотуудад одоо хамгийн чухал хэрэгсэл нэг болцсон байна шүү дээ. Тэгээ метро бол шүү дээ. Айлч хотод бүр төгөмөл ертсөн. Талцсан. Гэхдээ энэ хөнгөн галт хэрэг. Зарим нь дээгүүр байна шүү дээ. Энэ бол Чүнчийн хот болоод бэж хот гэх юм маш одоо төгөмөл болоод одоо нийлээ модон орж хэрэглэж байгаа юм байхгүй юу? За. Тэгээ бид хоёр бол одоо ингээд эхлээд 2 янаар ингээд ийм карта аваад ороод ирлээ. Тэгээ эндийг нь хүмүүсүүд шууд ингээд утсаараа уншуулж чадах юм байна. За орох уу? Аппликейшн суулгаад болно шүү дээ. Тэгээ Замика утаар үнэн тогтоогдсон. Хамгийн үнэтэйдээ 7 ян. За бид хоёр бол одоо оройроо суучлаа. Бид хоёроо суусан цэг болохоор ингээд гажир дагуур орж ирж байгаа даа зогсоод. Мөдөл чинь ингээд дэшээ гарна. Яран бүр дэшээ дүүдлэгдээд чи явна гэсэн. Тэгээ энэ чинь нөгөө тэгшин зам дээр яж байгаа байхгүй юу? Уул нөхлөөд ингээд гарч ийн. Хоёр уулны хооронд дүүдлэгдээд явж ийн. Тий. Тэгээ байшингийн хооронд ингээд гарч ийн. Янз болгоноор явна чинь. Тий. Энд чи одоо 30 сая хүнтэй. Тэгээ жуулчтай оруулах юм хэдий ч үе. Тэгэхээр ийм зам харилцаа ингэж өгцөн байж ч одоо төгжрөөгүй болж байна. Төгжрөөгөө айн тухтай орчныг байгуулж өгнө. Ард түмний айн тухтай орчныг байгуулж өгөх юм аа. Тэгээд энэ чинь маш олон хүмүүс дөгмөс үү. Тий. Тэгээд заавал машин бариад ингэж яваад их шаардлага байхгүй шүү дээ. Тий.
Чүнчийн хот нь зам гүүрийн бүтээн байгуулалтанд асар их хөрөнгө оруулалт зарцуулж, шинэ мэрэгжлүүдийг бий болгож, хотын дэд бүтцээ зөв оновчтой шийдэж чадсан туршлагатай. Чүнчийн хотын төмөр замын транзит тээвэр нь хотын төв буюу гол хэсэгтээ үйлчилдэг. Анхны шугам нь 2004 оны 11 дугаар сард үзмрийн зориулалтаар нээгдэж, улмаар 2005 оны 6 дугаар сард анх туршилтаа хийжээ. Үүгээр төмөр замын транзит тээврийг ашиглалтанд оруулсан Хятадын 9 дахь хотоор тодорсон байна. Одоогийн байдлаар тус хот 400 гаруй км үргэлжлэх төмөр замын 10 шугамыг ашигладаг. Эдгээр шугам нь Чүнчийн хотын гол бүсийн хэд хэдэн дүүргийг хамардаг агаад 2020 оны байдлаар жилд 800 сая зорчигч тээвэрлсэн гэсэн албан ёсны мэдээ байна. Ингээд буугаа иртлээ нөгөө байшингуудын голд. Тэгэхээр бид хоёрыг хүмүүс маска зүү гэл. Одоо ингэ гараад явна. Одоо хэдүүл эхнээс шүү дээ. Дахиад энэ байшингийн донд орж иж байгааг харъя. Тий. Хөнгөн галтрч хүрээдсэн. Одоо нөгөө байшингийн голоор орно шүү дээ тийм аа. Ингээд шууд ингээд орон сууцны байшингийн дондор ороод явсан. Чүнчингийн хөнгөн галтар ингээд 1 2 3 4 залгаа юм байна те. За ингээд орон сууцны дондор ороод явлаа цаашаа. Шууд нэг гараад явж байгаа зү. Хятад энэ сошиал орчноо хөгжлөгдвөл их өрчтэй байдаг шүү дээ. Бид нар саний тухайд сайн нэвтрүүлэг хийжсэн тийм аа. Тэгэхэд энэ яг энийг ярьж байгаа нөхөр өнөө нэг инфлюенсеруудын ирж одоо нэг энд ирж. За би энд ирчгээд байгаа шүү гэдгийг хэлдэг газар. Тэгэхээр хүмүүс сошиалоос ингээ харж байгаа дөө энэ дэр өөний юм гоё газар юм байна. Тухайн газар нь очиж бас зураг дарж би бас ирсэн гэдгээр бас энэ газрын аял жуулчлалын бас нэг юу хэлдэг нэг онцлог нь болсон байна. Энэ муу одоо нөгөө дандаа одоо сошиалын одод ирж одоо энэ зургаан дарж замаан тэмдэглэж үлдээдэг юм газар юм байна. Одоо энэ чинь TikTok нөгөө Kuaishou гэдэг юм а бүгд хүн болгон бараг л өөрөө ингээд шууд нэвтрүүлэг хийдэг болсон тий. Тэгээд тэрнийг ингээд одоо хамгийн олон дагагчтай 100 мянган сая дагагчтай хүмүүс ирээд энд ирээд нэг зураг аваад явуулахлаар чинь би ч гэсэн ирэж бодлоо тий. Чи ч гэсэн ирэж бодлоо. Чи ирэхлээр ганцаараа ирэхгүй айгуул найз нөхөд юм а одоо дотны хүмүүстэйгээ ирнэ. Тэгсээр ягаад энэ газар ингээд маш олон хүн цуглах газар болсон. 2021 оны байдлаар Чүнчийн хотын автозамын нийт урд нь 6000 гаруй километр. Давхар зам гүүр нийт 300 орчим. Газар дор хонгил бүхий 21 шугамтай бөгөөд дэд бүтцийн нэмэлт бүтээн байгуулалтын төсөв батлагдаж ажил нь нэгэнт эхлээд байна. Үүнээс гадна агаарын тээвэр, усан зам, хурдны зам, төмөр замын бүтээн байгуулалтуудаараа Чүнчийн хот Хятад улсын хэмжээнд эхний байранд жагсдаг ажээ. За бид хоёр бол одоо ингээд Чүнчийн хотын голоор явуулж байгаа хөхмөрнөө хөвөн дээр ингээд зогсож байна. Хөхмөрөн бол нийт 6000 км ингээд урсчдаг. Тэгээ хөхмөрөндөө бол тавьсан ийм гүүрүүд бол байж идэг, олон байж идэг. Тэрний дотор хамгийн том нь мөртөө хамгийн алдартай нь бол одоо 4 нь Чүнчийн хотод байдаг гинэ. Тэгээ Чүнчийн хотод чинь уулын дондох хот, усан дондох хот. Хаашаа харсан ч гэсэн уул, хаашаа харсан ч гэсэн ус. Тийм учраас яахын аргагүй зам гүүрийн үл юм тавхаас өөр шаардлагагүй. Чихнэр одоо дэлхийд одоо ийм алдартай гүүрийн нийслэл болсон гэж. Тэг ингээд одоо бид яг хөхмөрний нөгөө дэлхийн 3 дахь том мөрөн тийм ээ. Хятадын хамгийн том мөрөн хөхмөрний яг ингээд хөвөн дээр нь усын барыг ингээд гараараа аваад ингээд амсч үсгээр ингээд зогсож байна. Тэгээд гүүр гэж ярьсаас тийм ээ. Гүүрийг бол дэлхийд ингээд 4 их ангилдаг гинэ. За. Их төрөлтөнд ингээд дүүжин гүүр, жишүү гүүр, тэгвэл нөгөө номон гүүр ингээд. Дахиад нэг нь бол одоо каркасан гүүр ингээд нуруутай, аралтай барьсан тийм гүүр байдаг. Тэгэхээр энэ 4 их төрлийн гүүрнүүд нь Чүнчийн хот бүгдээрээ байдаг. За. Нөгөө 14000 гүүр чинь байна шүү дээ. Энэ 4 их төрөл бүгд нь багтдаг. Тэгэхээр Чүнчийн хотыг бас гүүрийн нийслэл гэж бас нэрлэдэг гинэ. Тий. Тэгээд энэ Чүнчингийн энэ гүүрүүд бол одоо маш олон хамгийн гэсэн ийм мэдээллүүдэд хүрсэн байна. Жишээ нь юу юм гэхээр бол одоо хамгийн
тоогоор хамгийн олон. За хэмжээ өвчгөр хамгийн их. Ашигласан арга хэлбэрээр хамгийн олон. Одоо өөрөөр юу хэлдэг метроч явдаг юм уу, хөнгөн чаргач явж идэг юм уу, дагвар машин явж идэг юм уу, хүн явж идэг юм уу, аяж жуулчлалаарч явж идэг юм уу. За тэгвэл мөн барьсан одоо мэрэгжил технологи нь хамгийн өндөр гэх мэтчлэн ингээд хамгийн ингээд дурдаад байвал маш олонний ингээд тоологдохоор ийм одоо гүүрнүүдийг бол одоо Чүнчинд ингээд л байршуулсан юм байна да. Энэ чинь бол одоо Чүнчин хотын энэ зам шугамын бүтээн байгуулалтын хамгийн чухал хэсгүүдийн нэг нь бол яхаа аргагүй энэ бол Монгол чинь. За ингээд Чүнчин хот орчин үеийн тийм одоо шинэ хөгжилтэй хотын нэг яагаад тодорч гараад байна гэвэл мэдээж энэ гүүр бүтээн байгуулалтай тийм зам тээврийн бүтээн байгуулалт байна. Зарим барилга байшингийн бүтээн байгуулалт байна. Дээрээс нь одоо эдийн засаг цаашлаад ингээд оюун ухааны бүтээн байгуулалтыг бас маш сайн хийсэн байна. Тийм учраас одоо энэ ийм олон гүүрнүүд байдаг, ийм одоо сайн гүүрнүүд байдаг. Учраас Чүнчин хотыг бол одоо олон улсын хэмжээнд гүүрийн музей гэж одоо ингэж бас нэрлэдэг гинэ. Тэгэхээр одоо ингээд гүүрийн ийм асар том гайхамшигтай ингээд танилцж байна. За ингээд бид хоёр та бүхэндээ бас Чүнчин хотын 14,000 гүүрэн дотроос чадахыг хэрээрээ танилцуулахыг хичээнэ. Чүнчин хот нь зам гүүрийн бүтээн байгуулалтанд төлхөө анхаарсаар ирсэн. Зөвхөн 2022 оны эхний улиралдал гэхэд дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд 21 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж Хятадын 14-р 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд нийт хөрөнгө оруулалтыг 100 тэрбум юаныг дагуулж түүхэн шинэ рекорд тогтоожээ. Чүнчин хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ирээдүйн хөгжлийн зураг төсөлд ухаалаг тээврийн хэрэгслийн системийг нэвтрүүлэх талаар судалж байгаа бөгөөд ашиглалтанд оруулах боломжийг эрэлхийлэн ажиллаж байгаа юм байна. Зам шугамын бүтээн байгуулалтад танилцсан нөтрүүлэг маань энэ дүрээд өндөрлөг гэж байна. Бид нэр ингээд одоо ахын маань алдгаар өнөө нэг уул дүшиж ус харлаа гэдэг шиг нэрээ одоо уулын дунд хот, усан дээрч хот, энэ хотын зам гүүр, тэгвэл одоо энэ гүүр байна, хурдан гал дэрэг, хөнгөн гал дэрэг байна, тэгвэл дүүжин гүүр байна гэдэг энэ одоо их бүтээн байгуулалт иргэдийн амжиргаа жуулчдын сонирхлыг татсан энэ одоо гайхамшигтай бүтээн байгуулалт барилгатай бүгднтэй ингээд танилцлаа. За ингээд бид хоёр одоо хөхмөрний хөвөн дээрээс ингээд яг хөхмөрний хараад ингээд зогсож байна. Хөхмөрн дээр янз бүрийн усан онгоцуд байдаг юм байна. Одоо эн чинь байж таа ачаа барааны чинь аял жуулчин зориулсан, үйлчлэгээний зориулсан хоол, ресторан, бар, сав гэх тийм ээ. Тэгээд хэрвээ дахиад завтай болоод морьтой юм бол тийм ээ. Тэр усан онгоцонд бас сууж үзэж болно шүү үзэгчтэй. За ингээд ямар ч байгалийн хатуу нөхцөл шалгалт байсан ч тэр бүгдийг хүний оюун ухаанд даваад ингээд одоо энэ устай уултай газар одоо ингээд зам бүтээн байгуулалтаа бас ингэж амархан шийдэж болдог гайхамшигтай бид нар танилцлаа. За дараагийн нэвтрүүлэгтээ баяртай болзаа үзэгчтэй. Баяртай. Бүгд найрамдах Хятад ард улсын зам гүүрийн үдсгэлэн гэж нэрлэж болохоор Чүнчин хотоор бид та бүхнийг аялууллаа. Төр засаг нь ухаалаг шийдэж, төсөв хөрөнгийг шийдэж чадах юм бол ямар ч хатуу бэрх боломжгүй мэт нөхцөл байдалд бүтээн байгуулалт хийж дэд бүтцийн хүндрэлийг шийдэж болохыг шагшин гайхаж аялсан аяллаа ийхүү жаргааж байна.